мөвчтэй. За хүмүүс чинь дараа нь хасч чинь. Нээл орохтой бүр таарч өмсдөг нь бүр амар сонирхсан. Би өөрөө бас хамгийн дортой гутлаа тайлж орж байгаа юм заяа. Тэгээ тэн чи бас таавч өмсөж байгаа шүү дээ. Таавч өмсчөөд дахиад цаашаа нээл орсон. Дахиад таавч. Дахиад таавч тайлж ороод дахиад таавч өмсөж нээл орсон. Тэр нь бүр амар сонир. Би Солонгос төрөд гадуур бол ер нь баг хоол идэж чадахгүй байгаа. Нөгөө монгол хүмүүс чинь ерөөсөө яг нөгөө байгаа нутаг орныхоо тэр мөнгөнд дүнгээр ерөөс нэгт гэж ярьдаггүй юм байна. Тэгээ сүүлдээ бодвол ерөөсөө би энэ газар л байгаа юм чинь ерөөсөө эндгийнхаа мөнгийг энүүгээр нь л ярих юм байна. Өөрийнхөө тэр Монголынхоо мөнгөнд ерөөс нь бодож болохгүй маань гэдгийг мэдэж авсан. Тэгж байгаа хүмүүст бол ер нь Монголоос бүр шал өөр шүү. Хөтөлбөр эрхлэлтэн бүр энтхийн тийм хастаа хүмүүс бүр ажилттай. Ханыхаа хийж өгсөн хоолыг идмээр байна. Ямар ч та бичлэг хийж байгаа бүгдээрээ. Эхлээд танилццгаая. За, нэрээ хэлээрэй. Намайг болохоор Оюун Чимэг гэдэг. Тэгээд ирээд 14 хонож байгаа. 26-тай охин байна. За, мундаг ажиллах охин байгаа. За, бид дөрөв ямар өвчтэй вэ гэхээр Солонгост ээлжийн амралтаараа төр зур ирээд тэгээд тэр хугацаанд хэсэг хугацаанд ажил хийж үзэж байгаа, бас нөхөрлөж байгаа, хамт аялж байгаа юм хүмүүс байгаа. За, дараагийн хүн танилцуулъя. За, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бод Хорл гэдэг. Солонгос улсад анх удаа ирж байна. Тэгээ ирээд бараг 20 тонж байна. 48 настай. За, сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Нимасуран гэдэг. Говьалтай аймгийн багш мэргэжилтэй. Солонгос улсад бас анх удаа ирж байна. Ирээд аялаад бас ажил хийж үзээд тэгээд энэ зөндөө олон одоо шинэ хүмүүстэй танилцаад нөхөрлөөд ингээд дурсамж бүтээгээд явж байна. За шууд асуулт эхлэе. Намиг гээд хоёрын дунд явчих те. За. Нэг дэх асуулт. Одоо шууд Нямагаас асууж байгаа шүү. За Солонгос ирээд хамгийн их гайхсан зүйл юу байсан бэ? Ерөөсөө нөгөө салхи гарахгүй байсан. Тэгээд тэр нь үнэхээр надад маш их таалагдсан. Таалагдсан тий. Монголд ч юм бол энэ нөгөө дандаа шуурч идэг штэ. Тэгэхээр надад нөгөө салхихгүй байгаа нь маш тухтай санагдсан. За. Гайхсан зүйл надад ерөөсөө би ер нь ногоон байгууламжийг хараад ерөөсөө яв холгондоо ямар гоё гэл ерөөсөө ногоон байгууламж л надад ер нь таалагдсан. Хамгийн гоё бүтээлч одоо хөдөлмөрч хүмүүс байдгийг гэдгийг л яг энэ ногоон байгууламжаас нь л олж харсан. Би өөр амар шоконд орсон нэг юм байна. Нээл орохтой бүр таарч өмсдөг нь л бүр амар сонирхсан. Би өөрөө бас хамгийн дортой гутлаа тайлж орж байгаа юм заяа. Тэгээ тэн чи бас таавч өмсөж байгаа шүү дээ. Таавч өмсчөөд дахиад цаашаа нээл орсон чи дахиад таавч. Дахиад таавч тайлж ороод дахиад таавч өмсөж нээл орсон. Тэр нь бүр амар сонир. Монгол хүмүүс маань энэ чирээд бас нэг хэдэн дүүр болох ажилтдаг шүү дээ тий. Тэгсэн чи яг нөгөө саамшил гэдэг ажил зүүлждэг газар ирсэн чинь бүх орны хүн бараг байсан. Тэр нь бүр амар надад ваа нэр эн чинь ганц манай монголчууд биш бүх улс хүмүүс аяллаар ч юм ирээл ажил хийдэм байж штэ гэсэн юм бодол төрсөн. За хоёр дахь асуулт. Солонгос ямар хоолыг анх идээд яагаад ийм байдгийм бэ гэж бодож исэн бэ? Тэгээ одоо тэр хоолндоо дуртай юу гэж. За миний тухайд бол болж игэл яг одоо нөгөө тэр рүү зориод ирсэн юм чинь одоо яг энэ улсынхаа хоолнд нь дасан зөксөөд идэж сурыг гэсэн бодолтой байсан. Гэхдээ ямар тач болвол яг идэх гэж бодсон хоолоо бол идчихад байсан. Солонгос хоол ер нь гэхдээ ер нь гайгүй. Нэг манай Монголоос нэг ялгархгүй. Идэх боломжийн хятад хоолноос ер нь дээр. За миний хувьд болохоор нөгөө амар нөгөө халуун өдрөөс учраас шууд ороод нөгөө мөстэй гомь захиалцсан чинь чихэртэй усанд хийсэн гомь байсан. Тэгээд тэр амар төвхтэйс. Би бол дахиж баг тэр идэхгүй байгаа. Тийм. За, гурав дахь асуулт. Солонгост анх гаргасан хөвгтэй алдаа чинь юу байсан бэ гэж. За, Нямагаас. Хамгийн анх нөгөө ажил хийх гээд үйлдвэр дээр очсон. Тэгээд нөгөө үйлдвэр дээр очиод гар утас цүнх энтрээ нөгөө авж орж болохгүй үйлдвэр байсан учраас үлдээгээд ороод өглөө нь ороод ажил хийгээд орой үйлдвэрийн ажил 6 цагт тараа гарч ирсэн чинь
би өөрөө хэл мэдэхгүй. Дээр нөгөө өглөөний цуг ирсэн Монгол охин маань одоо аюука битэр цуг атсан шүү дээ. Тэгээд аюука нөгөө хуруун лактай байсан учраас тэр үйлдвэр рүү оруулахгүй буцаацсан хүнсний үйлдвэр. Өдөржин тэр үйлдвэрийн түмэн олон дотроос аюукагаа хайж өнжөөд оройн ажил тараа гараад ирсэн чинь аюукаач байхгүй, утасч байхгүй, хаягч байхгүй, хилж байхгүй. Тэнд би уйлаад. Тэгээд уцаар ярих гэсэн чинь хэл мэдэхгүй нөгөө нэг харуул хамгаалтын хүн дээр оч гуугаад ихчрүүгээ залгасан чи ихчийнхаа дугаарыг мэдэхгүй, солонгос дугаарыг мэдэхгүй. Тэгээд саамжлынх нь нөгөө жолооч нэрээ намайг аваа явах гэсэн чи би одоо ингээл хүний нэмэнд явах нэгэл төмөн юм бодоод тэгээд уйлаад тэгэж нэг 30 минут хөглсөн чинь нөгөө үйлдвэрийн хүн маань ойлгоод ороод нөгөө бүх шүүгээ уудалж үзсэн чинь солонгост бол хизээж хүний эмийг хүн авч явдаггүй байсан байрандаа л байж гэн. Тэгсэн чи аюука явахдаа 51 гэсэн номертой шүүгэн лүү хийчихээ явцсан. Би нөгөөтхийг нь олохгүй. Тэгээд нөгөө үйлдвэрийн хүн маань эргэж ороо бүх шүүгээгээ хайгаад уудлаад дотроос миний цүнх утсаа эрэг авчирж өгөөд тэгээ гэртээ ирсэн хамгийн ихний ажлын өдөр маш хөвгтэй байсан. За одоо яг өнөө өглөөний тухайд бол нөгөө ажилдаа яваагүй. Тэгээд нөгөө хамт ирсэн дүүгээ жоохон айлгах зорилготойгоор үлдсэн. Тэгээд нөгөө ажилд гарна гэд явсан дүү маань ажилд гарч чадсангүй гэртээ харихаа болж ийн гэхээр за чи харихаараа над руу чадчихээрээ би ажилдаа явж гинэ гэж хэлчихэд тэгээ орж ирээд ороод ирэхэд нь угаалгынхаа өрөөнд гэрлийн унтраад сууж агаад нөгөө хаалгын ингээ жоохон маажаад ингээ чимээ гаргаад ингэсэн чи ихлэ анзаарахгүй байхгүй тэгэхээр зэрэг хаалгын жоохон чааш нь ингээ түлхээд ингэсэн чи зэрэг ирээд хаалгаа ингэж хойш нь түлхсэн чи нөгөө түлхэхээр би наанаас нь цаанаас нь эргүүлээ дахиад хаалгаа хаацсан чинь алга болсон би инээгээд эргээд гараад харсан чи зэрэг бүр гадна талыг гэрийнхээ хаалгыг нэгээ цаа таталт нь гарцсан зогсож исэн. Тэгээ яг тэр үедээ яах гэжээсээ хаашаа цухтаах гэжээсэн болоо л гэж бодоод би ижаал инээсэн. Тэгээ тэр л их хөгжилтэй байлаа. Надад бол тэгэл ажилд гар болгонд бол нэг жижиг зүйлтэй фейлддэг дээ. Нөгөөгаа чи өөрөө мэдхгүй тэгээд бас тэнцэнс их юм сурж байгаа. Тэгээ ер нь хилтэй бол тэгэл ер нь хөгчөд ер нь их боломжийн ер нь их соёлтой газар юм байна ш би ер нь хараад байгаа. Хэл сурах сайн хэрэгтэй. Ер нь тэгвэл фейлд шүү гэдэг. За яг гаргасан алдаа гэсэн чинь бас ажил жуулчлуулж байгаа ч гэсэн яг ямар ажил руу явж байгаагаа хаашаа явж байгаагаа маш сайн анхаарах хэрэгтэй юм байлээ гэдэг бас хүмүүстээ анхааруулж хэлье. Тэгээ би бол бас жоохон нэг юм хөгшин настай газар тариалан эрхэлдэг хүнтэй хамт ажиллаад тэгээ нөгөө хүн маань зүг санал тавьсан. Тэгээ тэр бол надад маш муухай байсан. Тэгээ бол доор нь арга хэмжээ авсан байгаа. За дараагийн асуудал маань болохоор хэл мэдэхгүй одоо хэр хэвгүй ажилд орж ийн вэ гэсэн асуулт. Хэл мэдэхгүй болохоор ч одоо юу гэж байгаа юм ч буу мэд. Урдаас нь харж инээчгээл бүр ингээд нөгөө дахин асуугаад ингээд явах юм бол транслейт ашиглаад тэгэл явж байна. Ер нь бол нөгөө үйлдвэр дээр нь очиход хэлгүүч гэсэн бол нөгөө хийх боломжтой ажлууд байгаа. Сохорл биш бол ер нь бол хараад хийж байгаа. Монгол хүмүүс бас хамтдаа байгаа болохоор зэрэг тэр хүмүүстэйгээ хамт зүг ажилдаа явж байгаа болохоор зэрэг тэднээс асууад одоо юу гिचгүй сая юугээ хэлчихүү гэд тэр болгоныгоо бас дамжуулаад хүмүүсээр тайлбарлуулад юугаа солонгосчуудын ярьж хэлж байгааг бол тэгээд ойлголцоод байсан. Гэтэ ер нь бол одоо солонгосыг зорж ирэх гэж байгаа хүмүүс бол ер нь хэлийг бол ямар ч байсан ойр зүрхийн хэлийг сураад тэгжээж бас зоригтой ирмээр юм байна шүү гэдгийг л бас цаашд хэлмээр байна. Ер нь хэлээ ер нь сурчих юм бол ер нь асуудалгүй амьдрах сайхан болсон байна л хэлээ. За ингээд бодлоо асуулт болгонд 3-4-өө хариулж хахад нэг асуултыг тус нь асуугаа явчих тий. Тэгээ за дараагийн асуулт болохоор солонгост амьдрахад хамгийн их мөнгө ордог зүйл юу юм шиг байна. Тэгээд яаж хэмнэх арга байна гэж бодож байна. Хүнс нь бас нэлээд өн өртөг өндөртэй юм байна гэж харсан. Одоо ялангуяа мах одоо энд удаж байгаа улсууч ер нь бол махыг маш өндөр. За нэг 10 кг хүрэхгүй за нэг 4-5 кг мах юм уу да тэгж авахтал 70,000 воноор авч штэ. Тэгэхээр чинь 70,000 вон гэдэг чинь монголоор бараг 150-60 мянган цаасаар л 4-5 кг махыг л авч байна. Солонгос хүмүүсийн ямар зан монголчуудаас ялгаатай юм шиг байна вэ? Хөдөлмөрч зан.
цаг баримталдаг зан. Маш том эрсдэс ялгаатай. Монголчууд бол ажлыг одоо нөгөө нэг үдээс өмнө үдээс хойш гэсэн 2 цагтаа штэ монголчууд чинь. За тэгж жагаад гэдэг тэгж жагаад бол тэгж жагаад хариу үгүй гэдэг. Солонгосчууд бол за гэсэн бол за үгүй гэсэн бол үгүй. 7:50-д би 2-3 өдөр нөгөө үйлдвэрлэлөө явах гал 7:50-даа л ирнэ гэсэн бол тэр машин өглөө жолооч нь 7:50-даа л ирж авч байгаа. Тэгэл 5 минут завсрална 10 минут завсрална гэсэн бол Монголд бол за 5 минут завсралаад яадын гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл Солонгост бол 5 минут ч гэсэн нөгөө үйлдвэрийн тэр хүнд ажил хийж байгаа хүмүүст бол маш том амралт болдго юм байна. Тэгээд тэргээр бол маш их ялгаатай байна. За ойгоогоос асууя. Одоо Солонгос Монгол хоёрын ялгаа шүү заяа. За ингээд найз нөхөд хайр дурлалын талаар ямар ялгаатай юм шиг чам санагдсан бэ? Солонгос хүмүүс, Монгол хүмүүс. Тэгж одоо сайн мэдхгүй байна. Харуулгад тийм сайн мэдхгүй байна. Өөр болох нэг тийм удаан энд нэг байж үзэг болохоор хүмүүс нэг хайр дурлал яаж явагдгийг тэрийг бол сайн ялгаж мэдхгүй байна одоохондоо. Тэгтээ янз бүр байдаг юм шиг байлээ. Нэг тэгтээ юм дотн байгаа хүмүүс харсан уу ирснээс хойш? Ер нь хараагүй те. Хөдөлсөж мөдөлцөөл тэгээ нэг юм романтик байгаа хүнс нэг харагддаг юм бэлээ. За. Би нөгөө ингэдэг гэсэн шүү дээ. Одоо энэ яг нөгөө хайртай хүмүүсээ болохоор зэрэг убаа гэж дуудаг. Тэгээд зүгээр яг нөгөө энгийн одоо бид нар нөгөө хэлгээр бол ахаа махаа гэдэг ингэдэг шүү дээ. Тэр мөрийгээ бол ахаа гэж ахаа биш ажиши гэж дуудаг. Гинэ би нөгөө яг үйлдвэр дээр очичээд нэг хөгшөө ах бахаар нь зэрэгэл одоо убаа л гэдэг байхгүй. Тэгээ убаа л гэдсэн. Тэгээ би орой ирчгээ дүүдээ хилдэг байхгүй юу? Би убаа л гэдэг яад энэ бахыг чинь ихчээ тэгэж болохгүй. Тэд нар чинь нөгөө хайртай хайр сэтгэлтэй гэсэн хүмүүсөө убаа гэж дууддаг. Та бол ажиши л гэдэг энэ ахал гэсэн үг шүү гэж хэлсэн. Тэгэл би маргаашнаас нь эхлээд ажиши гэж дууддیں۔ Заримдаа хэл ивэхгүй л байгаа. Тэгэл ажиши гэж дуудчихсан. Тэгэхээр зэрэг яг энэ үгний утга нь бас мэдэж аммаар юм бэлээ шүү. Үгний утгыг одоо яг юу гэж дуудах хэвтэй гэдгийг л мэдмээр юм бэл. Тэгвэл гинт ивэл нэг амар монгол хүн убаа гэдэг нь бас юм. За. Наадах чинь би бас гаргасан юм байна. Сонсоодсэн чинь за. Нямагаас асуу хэрвээ Монгол буцвал Солонгос яг юуг нэг санах бол Өөр амьсгалын одоо ингээл намуухан тогтуухан байна. Одоо ингээл хэдэн өдөрч дараалал ингээд бороо орж байгаа штэ. Тэгэхээр тэр бороо хүртэл ингээл яг л нэгэн хэмээр орохын ингээл намуухан л орохын. Монгол бол нөгөө тэгдэггүй штэ айгу ингээд ширүүсэл ингээд тэгээд цаг уур одоо ингээл ийм байгаа нөхцөлийн тий таалагдаад байна. За Ойкоогоос асууя. За Монгол руу одоо ирэх гэж байгаа яг өөрийнхөө үеийн залууст хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө юу вэ? За тэгээд Монголоос ер нь нэрийн энд тэгээд ер нь ажлын гэж байгаа хүмүүст бол ер нь Монголоос бүр шал өөр шүү. Хөтөлбөр эрхлэлтэн бүр энэ тийм хастаа хүмүүс бүр ажилттай. Бид нар баг өөртөө баг чирэгдэх шахав болдог. Тийм болохоор ер нь энд ирж байгаа хүмүүс мөнгө олъё гэж ирж байгаа бол ер нь цосоо заагүй л ажиллана да. Юм сэтгэл зүйн бэлтгэл айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Сэтгэл зүгээ бэлтэж ирэх. Тэгэл энд чи ирэл мэдээж хэл мэл аахгүй ингээл хаана очихоо мэдэхгүй жоо шантарх гад байдаг. Тийм болохоор ингээд сэтгэл зүй амар хэрэгтэй юм шиг санагдсан. Сэтгэл зүгээ сайн бэлтчих юм гайгүй. Хинчанаа юм. Хинчанаа. Бодогч Солонгост ирээд ер нь одоо энэ сүүлийн нэг удаагүй ч гэсэн уйлсан уу? Уйлгүй яах вэ? Эренгүүтээ угаасаа 7-8 жил уулзаагүй яг автобуснаас онгоцноос байгаа автобусаар дамжиж ирсэн. Тэгхтээ өстө маш их уйлсан. Бас ингээд нөгөө олон жил болоод нөгөө их сансан болоо тэр юм уу нэг жоох юм нэг л дотор тийм ходоод ч хүндрүүлээд байгаа юм шиг нэг жоохон тийм байгаад исэн байхгүй юу? Тэгэл яг ирээл дүүтэйгээ уулзаал нэг уйлаад оройн жоохоо ярьж суугаал уйлаад тэгэл юуроос маргааш нөгөөдрөөс нь эхлээд нөгөө баг өвдөд ойсон ходоод өвдөд байгаа мó юу өвдөд байгаа гэсэн тэрийг баг
мэдрэхэ болоод тэрнээс хойш уйлах нь гайгүй. Гэвч хажууд маань байсан дүү маань одоо энэ надтай зөвөвж байгаа дүү маань гэрээ санаж ийн гэж уйлаад нөгөөхөө дагаж уйлаад ерөөс нэг иймэрхүү байдалтай байсан. Тэгээд нөгөө хоног ойртох тусам манай энд жоохон сэтгэл зүйн бэлтгэлтэй болж ихсэн. Тэгээд тэрнээс хойш дахиж уйлаагүй. Бас дахиад уйлах санаа байна. Явахтаа уйлах бахоо. Ер нь их уйланхаа хоёр хүн ирсэн юм байна. За дараагийн асуулт айгу надад тохироод байгаа учраас би хариулъя. За Солонгост ирээд хүнтэй муудалцсан уу гэж. За би бол 2 удаа муудалцсан. За нэг нь одоо түрүүн ярианд дундаа хальтилсан те. Зөв бүс үйл гаргасан учраас зөрүүлээд би яг зохих хэсгийн шаардлагыг тавиад арга хэмжээ авсан. За дараа нь би ч хүүтэйг хамт ирсэн байгаа. Хүү маань нэг үйлдвэрлэл явсан чинь хүүд маань тэр үйлдвэрийн ажилчид одоо хурдл бали гэж амар яаруулна л та. Тэгээд нэг хүүгийн маань айгүй эвгүй байдалтай хөөж явуулсан байсан. Тэгээд түүнтэй холбоотойгоор яг хариуцсан хүнтэй нь бас яг муудалцсан гэхэд бас хэцүү. Бид нар ч одоо яг нөгөө Монгол доош битгоо хуц чи солиорч гэж хэрэлдэхгүй шүү дээ. Яагаад тэгж байгаа, яа ингэж байгаа Монгол хүн тийм биш. Ийм байх ёстой, та нар ингэх ёстой гэдэг ийм шаардлагын дагуу иймэрхүү бас зүрсэн асуудлууд байгаа. Гэхдээ би энэ дээрээс яг нэмээд нэг юм хэлэхэд Солонгос хүмүүстэй муудалцгаасаа илүүтэй энд монголчуудаа ямар муухай ханддсан бэ гэдэг би бас харсан. Анх энд ирж байгаагүй юм шиг, анх хил устаа шууд төрцсөн юм шиг. Тэгээд дөнгөж ирж байгаа уучраа олохгүй байгаа нутаг нэгтэй хүмүүсээ ингээд чиглүүлээд заагаад өхийн оронд дарамтлаад үг хэлээр ингээд дээлгээд байгаа байдлыг би харсан. Би бол өөрөө ийм байдалд их дургу. Би өөрөө хүнтэй тэгж харьцдаггүй. Хүн болгондоо айл болох гоё харьцах хичээдэг. Гэхдээ хүн яаж харьцсан би яг тэгж харьцдаг учраас ганц нэг тийм зүв бүс нэг буруу сэгцэн монгол хүмүүстэй жоохон дургу өрт юм байлээ. За тийм байна. За дараагийн асуултыг бодогчос асуу. Цалингаараа хамгийн үнэтэй нь юу авсан бэ? Хамгийн үнэтэй нь одоо юу авсан болов? Бүх цалингаа үрсэн шүү. Бүгднгээр нь брэндийн зүгээр гэрийнхэн дээр. За ер нь бүгд ерөөсөн юу яасан юм бэ наа? Ирснийхаа яг эхний 7 хоногийн 4 өдөр нь ажилласан. Тэгээд 4 өдрийнхаа цалинг аваад шууд тэр Costco гэж юу дэлгүүр рүү яваад бөөний төв Америк бөөний төвийн дэлгүүр юм бэлээ. Тэр рүү яваад ерөөсөн хүүхдүүдтэй чихэр боов тэгэл ах トゥ удаа бас амсуулах тиймэрхүү юмнууд болсон. Тэгэл нөгөө 7 хоногоор ажиллаад цалингаа аваад хагас бүтэн санд нь гараад мөнгөө өрөөгээд ингээ явсан. Нөгөө эндхийн юмны чанар айгүй сайн гоё байсан учраас ерөөсөн надад юу ч муухай гэж таалагдаагүй. Бүгд л гоё байсан. Одоо ч гэсэн авахар юм байвал аваад л баймаар байгаа. Хамгийн гол нь ачаан гэлтгүй юм даа. Эхэлнэ. Килограмда баригдаж байна тий. За одоо энэ сүүлийн асуултыг бүгдээрээ хариулцгаая. За энд идхийг хүсэж байгаа хоол тэгээд хамгийн их сансан монгол хоол ингээд 2 хоол нэрлээ. За нямаагаас Хоолны тухайд хамгийн түрүүлж гэрте очиод ханыхаа гэж өгсөн хоолыг идмээр байна. Гая одоо нөгөө чансан мах байдаг шүү дээ. Санжин тий. Энд яг нөгөө Солонгос төрөөд нөгөө би хоолны их чадахгүй байгаа гэж хэлжсэн шүү дээ. Гэхдээ яг нөгөө солонгосчууд ярьдаг ш нөгөө махандаа орно гэд тэрэн шиг битэрийг бас манай хоёр дүү авч яваад махандаа орсон. Тэр хоол надад ер нь аль таалагдсан. Дахиад идмээр тэр хоолыг бол идчихэн өөр хоолыг бол өстой амжихгүй мэлээ. За миний тухайд бол одоо яг Монголдо очиод идэнэ гэх юм бол одоо ямар ч хоол идмээр юм те. Ер нь бол баг энд баг идий гэж боддог хоолнуудаа ер нь бол хийгээ идсэн. Тэг нөгөө хоёр дүү маань ерөөсөө юугаарч дутаагаагүй болохоор зэрэг ямар ч байсан идий гэсэн хоолоо идэж ууцсан. Гэхдээ яг одоо яг ингээ бодохоор зэрэг очичоод нэг сайхан шин толгой чанж иднэ. Тэгэнгүүтлээ энд болохоор зэрэг би нөгөө далайн гаралтай хоолунд ерөөсөө идэж үзээг байсан. Бид нар далаа дээр очихдаа идээд үзсэн учраас одоо бид нар нөгөө нэг хавч вэ штэ тий. Тэрийг л бүр яг амсч үзмээр санагдаад Амдаар нь ингэж байгаа тэгээд идэхгүй нэг штэ. Тэрийг л амсч үзмээр санагдаж байгаа. Түүнээс бусдын нь бол далаа дээр яг замд байгаа штэ идэхүү. Тэгтээ солонгосыг үндэсний хоол нэг юм. За би бол энд одоо бодож байгаа суши идэж үзмээр байна. Тэгээ Монголд очиод бол гоё хорхог боодог гоё хоньны гидсэн.
Тэгээд ер нь манай энд ер нь Солонгос байгаа монголчууд ч ер нь ихэвчлэн дандаа монгол хоол иддэг. Энийг амар тэгж Солонгос үндэсний хоол мол байнга тогтмол Солонгос хоол бол ер нь иддэггүй. Дандаа л монгол хоолоо л энэ идэж чаддаг. За тэгээд миний хувьд болохоор энэ яг гудамжны хоолыг идэж үзмээр байгаа нөө шорнууд шорлцсон тэг кинонд гардаг шүү дээ үдээ тийм идмээр байгаа. За гэртээ харангуудаа яг их чам шиг амар олон юм нэрлэх гээд байна. Ганцыг хэлээд дэвчиж байгаа ганц гидс. Сайхан хоног идмээр байна. Гоё тий. Тэр л бодож. За тэгээд Монголд байгаа хүмүүсээс хамгийн их санаж байгаа хүнээ шууд нууцгүйгээр ганцхан хүний нэр шууд хэлье. Одонгийн охиноо санаж байна. Гэр бүлийнхаа хүнийг л санаж байна. За бор залууга санаж байгаа. Чам шиг бор залууга санаж байгаа. Би нэг бас жижигхэн бор дүүтэй. Тэрийг санаж байгаа. Маа дүүг өгт. Ер нь л бор хүмүүс л байгаа хаа. Монгол Бор энд ирэхдээ бор юм нэр ирсэн тий. За тэгээд өнөөдрийн дурсамж бид нар дахиад бас дөрүүлээ хизээч ингэ суугаалаа тий. Тэгээд Монголд очихоор хүртэл бас өөр газар өөр аймагт амьдардаг байгаа. Тийм учраас энэ гой дурсамжаа хадгалж үлдэх гээд миний YouTube сувг байдаг. Орхонтой хамт гэ байдгийн. Тэрэнд би зүгээр нэг амар их олон бичлэг хийхгүй зөвхөн дотныхоо мартахгүй дараа нь нэргээ харахад гоё гэсэн дурсамжуудаа оруулдаг. Тэгээд миний тэр YouTube бичлэгээс таагуур маань харж байгаарай. Тэгтээ дахиад заавал уулзцгаа шүү гэж хэлээ. Тэгээд өнөөдрийн аль болох сонирхолтой асуулт бэлдэх гэж хичээсэн. Тэгтээ нөгөө ирээд удааг болохоор бид нар жоохон дутууд үлмэг хариулсан байж магадгүй тий. Тэгээ бид дөрвийн ярилцлагыг үзэж байгаа гэрийнхэндээ дотныхоо хүмүүстэй хайртай шүү. Хүн ер нь хэлээр даваад агаар амьсгалаа шууд монголоо санаж эхэлдэг юм байлээ шүү гэж хэлье. Тэгээд та бүхэндээ маш баярлалаа. Хайртай шүү. Хайртай шүү.